Миний охины хамгийн сайн найз нь Эмили л шүү дээ. Эмили чинь. Мишель. Аав шүү дээ. Юу нэ? Оо, хэмэтэй. Төрхөө. Ануужин гэдэг. Тэ? Ануужин гэдэг найз нь. Зүгээр ануу. За. Ануужин. Санаа уянгард нь өөр мөхчин гэсэн те сүүл шинээр нийлүүлсэн. Өчтөр Аавд нэг юм хэлэх биш дээ. Дөлгөөн баяр. 23. 34. 35 ярьж байна. 37. 38 л өмсдөг юм та. Аха. 41. Зөв. Түүх баха. Мэдээлцүү. Дөрсөг орлог. Тамир гэсэн. Үгүй. Нийгэм. Тэгэхээр нийгэм дээр бас авсан. Өөдөө тамир гэж бодоод. Математик. Монгол хэл. Хамаа байгаль. Математик байсан болов? Монгол хэл. Сайн мэдэхгүй байна. Англи хэл дээрээ. За гулашин дэх дуртай юм болов? Болох минийхөө бол. Муу. Бууз. Ер нь манайх тэгэл хойш бууз мод тэгэл цөөл яддаг шнэ. Чоон. Pizza, chicken. Булгай шиг шөлтөө олон дуртай. Үнэн үү? Үгүй ээ. Хоёроо олон дуртай. Чил басна. тантай адилхан шүү дээ. Бүх юм тантай адилхан. Тийш дээ. Туулж илтэй шүү дээ. Гахаа. Сууж илтэй. Нохоо. Булгай шиг ангийн багшин. Оо агийн биш нэмэлээ. Алтан сүх гэдэг. Эрен сүх. Мэдцэг гэж багшаа. Булгай эрдэнэ ангийн машин нэр нь оюун туяа. Яа, хариуцлагатай аав ээж гэдэг чи одоо өөр хүүхдүүдтэй гिचээ сургуульд нь анхаарал явах. Өмсөж зөөх нийлж байгаа найс нөхд нь тэрийг л одоо хэлэх юм уу та. Эрүүл энх байлгах, хичээл ном, сурлаг хөдөлмөрлөлд нь маш төв анхаарах. За тэгээ ер нь цуг байх, сэтгэл зүргээ бүгдээрээ хамтдаа цуг байхыг л хэлэх байх л гэж бодож байна. Ер нь бол бүхэл талаар нь сурлаг хүмүүжил байгаа байдал, хүнтэй харьцаа, хүнийг хүндлэх чанар, тэгээ хүнийг ингэж яаж хүнд ингэж тусч болох уу гэдэг үүднээс бүх юмнаас л шалтгаална л та. Тэр бол тэгээ аав ээжийн оролцоо тэрэнд маш их үүрэгтэй. Хамгийн хариуцлагатай аав гэдэг бол ер нь өр хүүхдээ сайн халамжлаж, эхнэр хүүхдээ ар гэрээ сайн хань жилдээ үнж байх, чин судраг байхыг л хамгийн сайн халамжтай аав гэх юм бол Манайх 6 хүүхдээ тэгээд нэгдүгээр адилхан аав явж байна. Тэгээд хариуцлагатай аав ээжтэй бид нэг л хэлэх байх та хүүхдээ 100 хүмүүжүүлээд бидний үүрэг юм чи. За ер нь бол өөр хүүхдээ те эрүүл сараал өсгөж байжуулахад хамгийн хариуцлагатай ээж аав гэж хэлмээр байна. За одоо сайн мэдгүй биш тий. Өөрсдийн төлөө явж байгаа юм шиг болж байгаа байлгүй тий. Өөр хүүхдийнхээ төлөө байгаа юм чинь. Хариуцлагатай аав ээж гэхлээр заавал бүх юмын тэр журамлаад авахгүй те. Хүүхдтэйгээ ойлгодог, хүүхдийнхаа тэгтээ хүснээр нь байлгахгүй ч гэсэндээ ямар ч байсан дэмждэг тийм л аав ээж байх гэж бодож байна миний хараа.